За маш чухал хөл хэлцэж байна. Энэ дээр уг нь салбарын сайдуудаас л асуумаар байна. Би зүгээр мэдлэг гэдэг зүйлийг бид нэр ерөөсөө нэг тийм өнгө цараад байна. Уг нь бол нөгөө баялаг бүтээгчгээд тэр агуулгын цаана бол яг л энэ мэдлэгийг эзэмшиж технологи оруулж ирж байгаа хүмүүс юм байна. Тэрнээс биш өнөөдрийн нэг тодорхой 9.1-тэй дугаар бариад нэг том машин унаад нэг жоохон одоо дамлах гэдэг юм уу, үн нэмэгдүүл зарж байгаа хүмүүсүүдэд бид нар нэг тийм гэж бас тодорхойлоод хэвшчлээ. Уг нь бол энэ мэдлэг гэдэг зүйл буюу төвчээр энэ ууггүй хөдөлмөр, энэ одоо анализ, дүгнэлт хийх чадвар, олон зүйлийн их сурвалжийг ашиглаж шин санаачлаг гаргах энэ хандлагыг бид нар уг нь одоо урамшуулж явах хэрэгтэй. Манай тараахан энэ зүйл бол алга. Дэлхийн улс орнууд ч гэсэн одоо эдийн засгийн нөхцөл байдал бол мэдлэг зурсан эдийн засаг руу явчлаа. Тэгээ энийг хэн одоо гартаа оруулан тэр л одоо үндсэндээ дэлхий дээр power house буюу нөлөөлөгч ийм улс орн болж чадж байна. Тэгээ манад энэ зүйлүүд их тодорхойгүй байна. Би боловсролын багц зүйлийг ерөн агуулгын хувьд дэмждэг. Гэхдээ маш ол зарим зүйлүүдээс сэтгэл дундар байдаг. Их сургуулиудыг авч судалгааны бус гэж ангилж байгаа байхгүй. Ерөөсөө их сургууль гэдэг статусыг авахын тулд угаасаа судалгаа хийх хэрэгтэй. Судалгаанд мөнгө зарцуулах хэрэгтэй. Энийг харин буцаагаад яаж олж авах уу гэдэг арга зам нь тэр сургуулийн менежментийн асуудал байна. Тэгхгүйгээр ерөөсөө нэг хитэн диплом үйлдвэрлээд ийм л нөхцөл байдал орцсон. Тэгээ манайх шиг ийм их сургуулиудыг буюу дээд боловсролын байгууллагыг их сургууль, дээд сургууль, коллеж гэж 3 ангилалтай орон байхгүй шүү дээ. Ерөөсөө их сургууль, коллеж. Тэгээ их сургууль дотроо дахиад судалгааныг нэрлэлцсэн. Тэр ийм ингээд лобби яваад энэ одоо жинхэнэ одоо уураг тарих ажиллаж явах институцийг бид нар хүртэл ингэж мөн чанараар нь ангилаад заримыг нь толгойг нь хилээд байгаа учраас Монгол улсад мэдлэгт хөрөнгө оруулагч нар мэдлэгийг дэмждэг тэр институт суураараа хөгжихгүй. Тэгээ энийг би одоо зориуд бас хэлмээр байна. Хоёрдугаарт энэ бол төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн суурил яригдаад байгаа юм л да. Одоо шинжлэх ухааны академи эрх зүйн байдал хэлбэрээс шалтгаалаад ингээд төсвөө санхүүжил жоох авч хараад бусад аж ахуйн юмнууд нь хязгаарлагддаг. За тэгээд энэ хүрээлэнгүүд байгаа нөхдүүдийг бол ашиглаж ажиллаа хийлгдэг цүнхний компаниуд тендер шалгаж байгаа нь үнэн энэ судалгааны институтуудээр. Тэгэхдээ яг зүгээр энэ асуудлыг бас түрүү найдлаа гишүүн санал дүгнэлтэд харагджилаа хэлсэн байлаа. Бас энэ төрийн байгууллагад хэд давуу тал олгож байгаа юм шиг үстэйгээд. Ерөн бол яг зүгээр учрал сайд бидний бас нэг боловсруулсан тендерийн үйл байгаа. 10 тэрбум төгрөгнөөс доош энэ тендер худалдаа авалт үйл ажиллагаан дээр тендерийн баталгааг шаардахгүй болж байгаа. Өмчийн хэлбэрээс үл хамааран. Уг нь бол асуудлуудыг бас шийдэх гээд яваад байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг илүү их ингэж нэг төрийн байгууллагт давуу байдал гэхээс илүүтэй суурьаар нэгэн тендерийн үйл дээр засаж нийтлэг байдлаараа зарчим тогтоох нь зөв байгаа. За би энэ хуулийг бас одоо засгийн газар бол холбогдох институтууд санал авахгүй явж байгаа. Бодлогын зарчмын үед бол дэмжиж байгаа гэдэг зүйлийг энэ ташаанд одоо ингэж хэлмээр байна. За хоёрдугаарт энэ хуулийн цаана оюун эмчийн асуудал байгаа. Энэ мэдлэгт оруулж байгаа хөрөнгө оруулалт, энэ судалгаа шилгээнд оруулж байгаа юмны цаана патент одоо тодорхой хэмжээний зохиогчийн эрх үүсэж байгаа тохиолдолд энийг буцаагаад эргэлтэнд оруулах асуудал байхгүй байна. Нөгөө сургуулиуч нэгс тийм хойр ганддаг. Нөгөө хичээлийн хөтөлбөр агуулга бол аль бараг 90 оны ихээрээ байж байгаа байхгүй. Гэтэл эний чинь энэ судалгаанд хөрөнгө оруулалт хийгээд улам баяжуулаад явж явах хэрэгтэй юм дээр манай бас эрдэмтдийн хандлагч байгаа. Нөгөө академик хэрэгчлөө гэдэг зүйлээс байгаад хав дартдаг. Өөрөө л ашиглана. Цаг нь болохоор би өөрөө энэгээрээ юм аана гэд. Тэгээ ингээд цаг хуучирчдаг байхгүй. Маш олон одоо шин санаа, патентууд ингэж явсаар хагаад эдийн засгийн эргэлтэнд орох үнд. За улсын их хурлын гишүүн Хөхүүгийн Болормогийн урилгаар Сүхбаатар дүүргийн иргэд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. За Сүхбаатар дүүргийнхаа иргэд та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За өнөөдөр дандаа Сүхбаатар дүүргийн иргэд төрийн ордонтой танилцж байна. Болормоо гишүүнийхээ мэндийг хүргэж байна. Манай Сүхбаатар дүүргийн гишүүд хамтарч ажиллаж байгаа шүү. За баярлалаа. За Буруужовын сайн зориг гишүүнд нэмэлт 1 минут өгье. Тэгэхээр уг нь компаниуд маань ч гэсэн жоохон өрсөлдөх чадвараа нэмэгдүүлээ, бүтээмжээ нэмэгдүүлээ гэвэл энэ оюуны өмчөд суурилсан энэ зүйлүүд дээр бас хөрөнгө оруулалт хийх тэр болцоог нь татварын болон татварын бусаар бодлогоор дэмжмээр байгаа юм.
Уг нь энэний нэг арилжаа хийх платформыг зохион байгуулах ёстойс одоо хүртэл хууль хэрэгжихгүй байгаа. Дээрээс нь оюуны эмчийн үнэлгээний асуудлыг яг хөрөнгийн үнэлгээний асуудлыг мэрэгшилсэн этгээдүүд хийх энэ асуудал ингээд зогссон. Уг нь гой санаачлууд гараад байдаг хуулийг хэрэгжүүлэх асуудал төр очиж зогсож байгаа. Тэгээ энэ бас хуулийн нэг олзуурхууштай тал нь энэ олон судалгаанууд буюу төрийн мөнгөөр хийж байгаа судалгаануудыг мэдээллийн сан үс хийж байгаа. Одоо нэг нэгээ хуулаад нэрийг өөрчлөөд шинжилгээ ухааны академиас ч гэсэн маш олон зүйлүүдийг давхардуулж авсан гэдэг яриа хэлцээ гарч ирсэн шүү дээ. Энэ дээр ч гэсэн цэг тавьчих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ хуулийн төслийг бол зарчмын хувьд дэмжиж байна. Тэгээд энэ тендер худалдаа авалтын хууль талаасаа бас яг мэрэгжлийн байгууллага нэрчсэн байна. Энэ дээр нэг хариулж өгөөч. Уг нь сайдуудын хууль дээр оюуны эмчийн асуудлыг эдийн засгийн хэрэгэлтэнд энэ шинжилгээ ухааны академи энтертэй хүрээлэнгүүтээ хамтраад За сайн зураг гишүүн бит хоёрын хамтарч ажилласан олон хууль байгаа. Оюуны өмчийн тухай хууль маань хэрэгжилт ямар байна? Тэр оюуны өмчийн газар чинь тэр оюуны өмчийн хуулийг тэрвэрэд бүр нам дараад унтуулсан. Тэр оюуны өмчийн газар гэж юу байгууллага байна уу Монгол улсад? Тийм байгууллага байна уу? Тэр байгууллагыг одоо идэвхтэй ажиллуулахын тулд оюуны өмчийн хуулийг амьлуулах хэрэгтэй. Тэр оюуны өмчийн тухай хуулийг хэрэгжилтийг нь шалгах ажлын хэсгийг ер нь энэ сайн зураг гишүүнээр ахлуулна. Тэр хаврын чуулганаар нэг одоо энэ оюуны өмчийн эдийн засгийн хэрэгэлтэнд оруулах нэг дэвшилтэд сэдвүүд ярихгүй бол өнөөдөр бас нэг гэрэлтэй сэдв ярьж шít манай парламент бас сүүлийн үед яригдаагүй. Манай энэ иргэдэл гишүүн уянгаа гишүүнаар бас нэг дэвшилтэд сэдв өнөөдөр яриулж байгааг их талархаж байна. Тэгээ ингээд оюуны өмчийн хууль байна. Дээрээс нь тендерийн хууль. За эсвэл одоо их хурлын гишүүдээрээ энэ тендерийнхаа хуулийг өргөн мэдүүлье. Одоо сайн зураг гишүүн нарын одоо бүрэлдэхүүнтэй энэ хуулийг их хурлаас өргөн мэдүүлээд ингээ явъя. Одоо засаг дээр их удлаа. Би Батцуул дарга мэдж байгаа. Энэ хууль удаан хугацаанд бид нар хилцсэн бэлэн болсон шүү дээ. Тэ? За Батцуул дарга нэг нэмэлт мэдээлэл хийгээд ер нь одоо танаа үйл ажиллагаа ямар төвшөнд байна? Энэ тендерийн хуулиа одоо өргөн мэдүүлэхэд бэлэн болсон уу? За Батцуул дарга 4-р микрофон. За сайн байцгаана уу төрийн худалдаа авчлагын газрын дарга Батцуул. За гишүүдийн асуултанд хариулъя. Төрийн Соронзон болд гишүүний асуултан дээр нэг хэдэн тоо хэлээд тэгээ дараа нь сайн зураг гишүүний асуултанд хариулъя. За 2025 оны хувьд төрийн худалдаа авчлагын захирам систем буюу тендер.gov системд нийт 185 тендер шалгаруул төсөв бүртгэн 56.8 тэрбум төгрөгийн тендер шалгаруул зохион байгуулсан байна. За би сая өөрөө хайлт хийж үзэхэд 2025 онд Монгол Улсын их сургууль нийт 41 тендер шалгаруулалт оролцсон байна. Үүнээс 13 тендер шалгаруулалтад шалгарч 2.6 тэрбум төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээ авсан байна. Тэгэхээр одоо шинжилгээ ухааны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулж төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажиллаж худалдаа авах тухай хуульд орж байгаа 3 заалт байгаа. За нэг нь бол үйлчлэг хүрээтэй холбоотой. Тэр нь юу вэ гэхээр ерөн засгийн газрын захиалгаар шинжилгээ ухааны хүрээлэнгүүдээр ажил гүйцэтгэж байгаа тохиолдолд энэ хуулиар ямар нэгэн байдлаар энэ харилцаанд орохгүй байна гэдэг зохицуулт байгаа. Дараачих нь болохоор тендер шалгаруулалт ороход энэ төрийн өмчийн хүрээлэнгүүд болон актем тендерийн баталгаа гүйцэтгэлийн баталгаа гаргахгүй байх ийм зохицуулт орж байгаа. Тэгэд энэ нь бол төрийн худалдаа авчлагын газрын зүгээс бол нэгэнт энэ хуулийн үйлчлэлд орохгүй бол энэ хуулийн дагуу шаарддаг баталгаа шаардах нь бол ер нь бол хуулийн төсөл маань өөрөө бас зөрчилтөнд байгаа юм байна гэж үзэж байгаа. Энийгээс байнгын орны хурал дээр хэлсэн. Тэгээд 2023 оны 6 сарын 16-ны өдөр баталсан шинжилсэн найруулгаар зөвхөн тендерийн баталгааг арилжааны банкны баталгаагаар гаргадахаар биш мөн даатгалын байгууллагын баталгаагаар гаргадаг болсон байгаа. Хүрээлэнгүүд болон энэ ихтэй сургуулиуд маань төрийн мөнгийг нэгэнд барьцаалж чадахгүй юм чинь харин даатгалын үйлчлэгээ аваад баталгаа гаргах боломжтой болж байгаа. Тэгээ энэ маань хэрэгжээд хэвийн явж байгаа. За хуулийн төслийн хувьд бол ажлын хэсэг гараад эцэлсэн байгаа. Тэгээд одоо яг хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу бүрдүүлбэрээ энэ сарын 20 гэхэд ер нь бол бүрэн дууссан. Одоо ялангуяа нэг зардлын судалгаа болон өр нөлөөний шинжилгээнд дээр бид нэг апдейт хийж байгаа. Энийхээ хүрээнд 20 гэхэд бол дуусч өнгөрсөн 12 сарын 3-ны өдрийн засгийн газрын хуралдаан дээр мөн ерөнхий сайдын асуудлаар ярилцаад шаардлагатай бол гишүүдээр өргөн барилгах тэр талаар ярьсан байгаа. Тэгээд энэ талаар бас их хурлын даргатаас тусгаалan ярилцах
бодолтойгоо мөн сангийн хамтаа зөвшөлдөх шаардлага бол байгаа. Ажлын хэсэг хуулиа бүрэн дуусгасан. Мөн түрүүн сайн зөрөг гишүүний хэлснээр шинжилсэн найруулга дээр бол төсөв бүртгэн 10 тэрбумаас доош тендер шалгаруулалтын хувьд аливаа хэлбэрийн тендерийн баталгаа бол шаардахгүй байхаар хуулийн төсөл тусгасан явж байгаа. За баярлалаа. За төрийн худалдаа авах ажиллагааны газар бол энэ тендерийн хуулийн дээр сайн ажилласан. Тэгэхээр цаашдаа бас ажил хийх нөхцөл болцоогоор хангуулах томоохон төслүүдэд явуулах чиглэлээр тендерийнхаа хуулийг яаралдаа батлан гаргахад би бас өөрөө хэрэглэхийн сайдаар ажиллаж байхдаа энэ хуулийг ахалж ирсний хувьд манлайл үзүүлж ажиллана. Тэгээд сайн зориг гишүү нарын гишүүд энэ хуулийг өргөн мэдүүлэхэд бэлэн болсон. Тийм учраас гишүүдээр өргөн бариулах боломжтой. За сайн зориг гишүү. За баярлалаа дарга. Тэгээ мэдээллүүдийг бас олон нийтэд өгөх нь чухал. Тэгээ би ерөн зүгээр энэ боловсролын яам байдаг бол энэ ихтэй сургуулиудад тавьж байгаа шаардлагыг яг судалгааны байхаар л таммаар байна. Магадгүй тухайн жилд олж байгаа орлогынхаа 10-аас 15% заавал судалгаан зарцуулгээд дэрэгдээ судалгааны хүрээлэн байгуулахыг шаардж болж байна. Эсвэл хүрээлэн байгуулахгүйгээр шинжилгээ ухааны актын болоод бусад судалгааны хүрээлэн шилжүүлээд тэндээс гарч ирж байгаа тэр судалгааны үр дүнг хичээлийн хөтөлбөр агуулгадаа эсвэл гарааны компани дээр хамтраад явмаар байна. Ийм байдлаар явахгүй бол зарим нь судалгаан зарцуулдаг, зарим нь судалгаанд зарцуулдаггүй гэдэг ийм их сургуулиуд Монгол улсад байж болохгүй. Их сургууль бол судалгааны байгууллага. Дээрээс нь боловсон хүчин бэлддэг. Тэгэхээр энэ мөн чанар руу нь оруулж иж бас энэ суураараа бид нэр зүв болно шүү. Энийг хэлмээр байна. Хоёрдугаарт яг учрын сайдтай би бас сайд байх. Учрын сайдтай би бас сайд байх хугацаанд нь ажиллаж ирсэн энэ нийтийн мэдээллийн ил тод байдгийг бас энэ шинжилгээ ухааны технологийн хуулийн өөрчлөлтөөр амилуулах гэж байгаа юм байна. Уг нь энэ төрийн зардлаар хийсэн бүх мэдээллүүдийг ил тод болгох буюу сан За сайн зориг гишүүн 1 минут өгье. Тэгэхээр манайх нэг ийм зүйл байгаа. Яг нэг хуулийг гаргаад амар бужигнаж гоё ач холбогдол өгж жагаад тэгээ мартчихад байна. Тогтмол апдейт хийх штэ. Тэр нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн чи үзэл санаа нь төрд байгаа тэр ил болох мэдээллийг тогтмол ил болох. Тэгэхээр уг нь энэ төрийн захиалгаар буюу төрийн мөнгөөр хийсэн бүх судалгаануудыг нэгдсэн сан үүсгээд байнгын л апдейт хийж нээлттэй болох ёстой. Тэгэхээр энэ зүйлүүдийг нэг бужигнаад өнгөрсөн дахиад мартагчлаа. Цахим хөгжлийн сайд маань энийг хиймээр байна. Бачуугар сайдаа даанч алга байна. За оюуны өмчийн хуулийн дээр хэрэгжилтийг багцаар нь дүгнэх асуудлыг бол дэмжиж байна дарга. Ингэж энэ эдийн засгийн суурь юм дээрээ бас жоохон хандлагын өөрчлөлт авчрахгүй бол тэгээ уул уурхаагаа бүгд үзий ядж байна. Тэгээ уул уурхаач гэсэн үг нь мэдлэг юм байгаа юм л та. Тэгээд ерөөсөө ингэж бид ерөөсөө ийм зүйл дээр ингэ нэг гацчаад байна. Энийн нэг төгжээг хандлага, ойлголт эргээд энэ төрийн зохион байгуулалтаас чиг үргээсээ эхлээд өөрчлөхгүй бол болохоо ажээ. Тэгээ энэ бол хууль бол залуучууд Монголны хөгжилд оруулж байгаа хууль байна гэж би. За аюуши ариун заяа гишүүн асуун.